Евразийн худалдааны төр хэлцээрийг ойрын хугацаанд үзэглэхээр болжээ. За ингэхдээ Монгол улс өндөг улаан буудай архи шар аригны татварыг хэвээр үлдээж, өндөг улаан буудай импортын хэмжээнд квот тогтоохоор төлөвлөсөн байна. Өндөг, хоёр дахь нь бол улаан буудай, гурав дахь нь бол архи пяу гэсэн ийм бараанууд дээр одоо хэлцээр явж байна. Аль аль нь бол маш өндөр татвартай, зарим нь бол бүр зөвхөн квотоор орж ирдэг ийм зүйл байна. Ер нь бол бид нар улаан буудайгаа хамгаалахгүйгээр бас дотоодын үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэлийг унгах юм бол манай хөд аж ахуйн салбар бол бас бүтлэхэр байна. Тийм учраас бол бид нар энэ хатуу улаан буудай буюу гурил үйлдвэрлэх улаан буудаан дээрээ бол нэлээд хатуу байр суурийг илэрхийлж байгаа. Энэ дээрээ яриа хэлцэр хийж ийн нэг. Хоёр дахь нь бол зөөлөн улаан буудай гэдэг энэ бол малын тэжээл. Энэ бас хоёр талтай. Нэг нь бол бид өөрснөө үйлдвэрлэж, нөгөөх нь бол илүү ихийг үйлдвэрлэж малаад хижээмээр байна. Тийм учраас энэ дээр нэг тодорхой квотын асуудал яригдана гэдэг талаас ойлголцол бий болж байна. За дараагийнх нь өндөг байна. Өндөг бол 400 сая ширхэг өндөг хэрэгэлдэг. Энэний одоо 170-80 ширхэг нь бол импортоор авдаг 15% татвартай бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энэнийхээ тодорхой хэсэг буюу 90 сая дээр нь бол татврынхаа хөнгөлөлтийг одоо татвараа бол тодорхой хэмжээгээр хөнгөлөөд квоттойгоор одоо үе шаттайгаар Монголын үйлдвэрлэл бэхжих хүртэл нөгөө талдаа өндөг бас ингээд өрсөлддөг байх гэдэг ийм зарчим руу яриа хэлцээр явж байна. Дараагийнх нь бол согтууруулах хундаа байна. Бид бол энэ Монгол улсыг одоо ямар нэгэн архитлан согтуурлаас хамгаалахын тулд гайл болоод бусад зүйл дээр бол онцгой ач холбогдол өгж ирсэн. Онцгой татвар болоод гайлын татвар дээр энэ бодлого бол цаашаа үргэлжлэнэ гэсэн ийм байр суурьтай байгаа. Энийг бол одоо бид нар Москвад очиж хэлцээрээ хий.